Ер нь штэ. Одоо Солонгосын дуртай дуучин амтлаг энэ талаар байна. Топ 5. Яа, наачд ээ. Одоо ер нь штэ. Наачд хацахгүй юм гэж байна. Хацахгүй юм. Тэгээ угаасаа яг намайг K-pop ертөнцид оруулсан хүн бол ялцчгүй л манай ах. Ага. Оо тийм үү. Хүмүүс чинь ингээл анх компьютертэй бол ээж чинь багш байсан тэгэл анх компьютер авч байгаа байхгүй. Тэгэл тэр компьютер хийн хэрэглэн агаал хэрэглэн. Тэнгүүтээ агаа ингээд бүх K-pop хамтлаг ингээд фолдер үүсгээд ингээд бүгд нь ингээд фолдер үүсэнгүү тэр спорт нь ингээд бүх хамтлаг их заяа. Тэгээд тэндээс ингээд бүгднийх нь YouTube music видеонуудын татаад ингээд англиар оруулсан. Тэгэл надаа интернетд оруулахгүй юм чи би юу үзв тэр дуунуудыг хэлсэн. Тэгэл K-pop орсон шалтгаан K-drama. K-drama-гийн оостууд. Тэгээд бас тэр одын хам байна тий. Тий. Одын хам сайн. За 5-аас эхлэхгүй. За манай үеийнхэн топ 5-нд давхцаал. Миний одоо яг 5 хатнафт дээрх холыг давхцгалаа. Ганц хоёр л зүрх юм нэ. Энэ саруулагчд нэлээд зүрх баха. Тэгээ сүүлийн хамтлагийн би юм бол тоогч сонсдгүй шүү дээ. Тэгээ хамаач чинь all time 5. За хинээс эхэл. За одоо хатнагаас эхэл. Миний 1 2 бол ойлгомжтой байгаа байхгүй юу? Чиний 4 5 л хийцэн. Чиний нэг хамтлагийг хаана оруулсан надад сонирн байгаад та. Чиний одоо их сонсдог хамтлаг чиний хэд тах нэг сонирн. Нэг л орох байлгүй. Чи нэг л орш. Яа. За. Юу яа нэгээс эхэлж болох уу? Үгүй. Гээ нэгээс эхэлээ. За. Одоо нэгээс эхлэе. За хатнаа эхэл. EXO. Мэдчихсэн. EXO. EXO надад уусаа ямч өрсөлдөхгүй EXO. Тийм. Тэгээ юу ярих вэ? Энэ дээр бол тайлбар илүүц. Тэгээ чиний бодлоо илүүцгэлээсэн. Миний хувьд цаад ах юм байхгүй. Тэр нэг EXO-ийн нэг шоу нэвтрүүлэг шүү дээ. 12 руу ордог. Шоу тайм билүү? Тийм. Шоу тайм амар хөөрх шүү дээ. Тэр нэвтрүүлгийн хажаар би EXO-д амар дуртай болсон. Угаасаа тэглэж тэрнээс өмнө тэр EXO-гийн бүх гишүүдийн нэрийг зээжлэхэд амар хэцүүсэн. Угаасаа бид гурыг нэг тодорхой юм байна угаасаа. Тийм. Та гурыг. За хинээ яа. За саруулъя. минийхийг болохоор бас л 17 ковидыг жинхэнэ үеийнээс гаргасан ганц хамтлаг. Чи тэгээ 17-ийг ханаас олж сонсоод ингэж амар ороод орчих. 17-ийг би болохоор юунаас Going 17 нэр мэдсэн. Going 17-ийн YouTube контент бичлэг өгөхгүй. Тэгэл зүгээр самсруу явж байгаа би weekly idol тиймэрхүү үздэг гэсэн дээрийн алдартай нэвтрүүлэг. Тэгэл YouTube дээр ч нэг K-pop funny moments гэдэл байдаг шүү дээ. Тэрэн дээр ингээл үзэнгүүт өөд жам чин тэрийг сонсохоор хамгийн тэр funny moments бичлэг болгонд 17-ийн бичлэг явчихдаг гэсэн. Тэгэл эдгээр юу нь ясаа алцсан хүмүүс вэ? Ер нь эдгээр яадаг хүмүүс ингээд тэгэл сонсоод судлаад явсан чинь нэмэгдсэн чинь л орсон байсан. Тэг хэдэнд сонсож байна. Ковидоос хойш гэхэр чинь 20 оноос хойш 5 жилдээ л орж байна. Тэгэл бүгдэнд нь ёо тэр манай даймж царилэг дэндүү болчихлоо. Тэгээ дээрс нь амар гоё дуу идэг. Тэгээ амар гоё зүтгэлтэй. Нэг гэсэн амар сэтгэлтэй юм шиг тэр нь амар харагддаг болох надад. Тэгвэл 17-ийн Bias Scoops мөн. Why? Tell me why. Яг бүгд л гоё л даа. Scoops, Жонхан, Мингю, Дию гэл. Тэгээ чи 9 үнээс Scoops-ыг сонгож байгаа юм. 13 үнээс. Яг 13 биш үү? 13 үнэтэй шүү дээ. Тэгээ 13 тэгээ 4 сав хамтлан гэдэг те. Тэгээ. Хатнаа чи EXO хэдэн жил сонслоо? Одоо сонсдог үлээ? Одоо тэгэл өмнө гарцсан. Одоо шинээр дуу гаргаагүй шүү дээ. Одоо комбек дуугаар секвенс ирсэн мэт. Хэдэн жил сонссон чи ер нь гэж хэлэх юм. Чи одоо хэдэн он юм бэ? 10 хэдэн он шүү дээ. EXO чинь 11 онд дебют хийсэн үү? Оо, бүр тийм дээр үе хамлаг. Сая 10 жилийн ойгоо хийгээдсэн. 12 он биш үү? Хэдэн юм бэ? 12 он бэ. Тийм 12 он юм. 12 он гэдэг чинь хэдгээр ингийн 5 12 онд бол тийм мэддэг байсан. 5 6 7 юу? За нэг тэр хэвчэл. Би чи хэдгээр ангиас сонслоо? 8 9 сонссон шүү.
8 нисэлэг санагдаад. 8 сэтгүүр гэдэг чи хэдэн оны? Та бодлохоо болж өгдөг. 15. 8 он гэдэг чи үгүй. 13 он ч юм уу? Мэдгүй. Чи студенттэй сонсож эхэлсэн гэхээр чи бид нар чи 17 он төгсөн шүү дээ. Тэрнээсээ 3-ыг хастаа хийдин. 14. 12 он дебют хийсэн гэхээр чи 2 жилийн дараа. 2 жилийн дараа л сонсон. 2 жилийн дараа гэхээр чи баг хин гарч яхад дуртай болчихсон юм байна. Луухан муухан гарч яхад. Гараагүй шүү дээ. Тэр Гараагүй бэс юм. тийм. Тэр чинь нэлээд сүлд гарлаа. Луан тэр чинь нэлийн сүлд гарсан шүү дээ. Бараг 1-2 жилийн дараа гарсан юм. За чиний нэг бол тэгэл ойлгомжтой шүү. Эмхтэй гişүүдийн нэр хэлэх байгаа. 네. 소녀시대. 지금은 소녀시대. 영원히 소녀시대. 앞으로도 소녀시대. Сэйднэ, сэмти. We are one EXO. Хаач дуртай хамтлагийнхаа альбомыг авч ирсэн. авч ирсэн шүү дээ. мэдгүй би амар зурдаг байсан шүү дээ. Би зурдаг байсан. Тэр үед мөнгөгүйсэн юм чи. Тийм. Тэгэл нөгөө нэг зүйлт фотолог тэгсэн хаймд юугаар гаргадаг байсан шүү дээ. тэгсэн хаймд гэсэн. Би чинь Соня шидэгийг сонсоод баа 10 жил болж байна. Минийх ч бас 10 11 жил юм шүү. Чиний байс чи юм тий. Чаниол Чаниол илүү тий. Чаниол шүү дээ нэрээ. Чаниол илүү нэр. Тийм чаниол ч юм. XO. Тэр хэд ч аахан юм лайв дуулдаг юм ядуус аахгүй. Тийм радио телевизэд очиад Йоо тэр мөрийн сонсоо би баг уйлд өгсөн баг. Уйлхан тийш. Үгүй ер нь баг уйлд өгсөн юм дүү. Тэгээ чи манай эми байсан юм. Манай эми хотод ирсэн. Би тэгэл ингээл хараал дуурайгаал доолж байгаа байхгүй. Тэгэл эми намаа ээж хэлсэн баг. Таны хүн ч одоо ямар юм зовлонтой сонсдог юм бэ? Дандаа л юм гоншилсан доо доолдог юм шүү. Ямар зовлонтой доо сонсдог юм бэ? Юу сонсоод идэх юм бэ гэдэг амар тийм гонигтай сонсогддог байсан шүү гом би. Тэр ч гоё шүү. Тийм минийх чинь Чаниол, Дио. Тийм. Пикён байсан юм. Пикён яг хоолой нь бол үнэхээр гоё байсан. Гэтэ яг баг яг дуун дээр бол Пикёнтэй ярихгүй. Exo эм билүү ихтэй гişүүтэй тэрийг нэг сонирхдаг байсан баг тийм. Тийм. Би хамгийн дургуун 5. Тийм 5. Би бас 5 амар дургуун. Хараас хятад царайд нь мэддэгдээд. Одоо ч 5 ч 1 гектар ослоод байгаа лөө. Крис чинь шоронд орсон шүү. Обор орсон. Крис чинь нөгөө нэг насан туршийн хүүхдтэй юм. Бэлгийн харилцааны хүчрхийлэлт гээд. Манай Лейл Лей энэ чинь хятадтай бас нэлийн алдартай юм шиг шүү дээ. Луухан ч бас алдартай юм уу цаач? Алдартай ах уу. Яг тэр тухайн үед EXO яаж явах үед EXO MS баг угаасаа Луухан хамгийн юм. Тийм Луухан л хамгийн нүүр цэрэг гэж өгдөг үстэй. Тийм Шүмийн тэр нөгөө солонгос хоёрын хувьд бол тэр хоёр л амар алдартай шүү. Лей Тао, Луухан, Крис нүүдэн Шүмийн Чэн ингээд зураг. аюу тийм Чэн чи солонгос шүү дээ. хятадлаг царайтай хүмүүс. Шүмийн Чэн хоёр чинь солонгос шүү дээ. Тэг үлзэн дөрөв нь хятад гэж яваад чивэр нь яг сонирхт юм уу EXO-г. Ээжтэй би 10 өдөр бодоод дito. Тио Чаниол, Сеун, Кай, Чэн, Шүмийн, Сухо, Крис, Тао, Лей, Луухан Шим. Лууханаас эхэлсэн биз дээ. Шүмийн Шүмийн гэдэг. эхэлсэн биз дээ. Энийг хэлсэн юм. Тэгээд Чаниол, Дио, Сухо, Сеун, Кай, Чэн, Шүмийн, Лухан, Тао, Крис. Хоёр гишүүн дутаа тань тий. За болио хөө наа чи EXO-гийн дугаараа. За. За хоёр нь хоёр дахь нь. Долоо хоёроо. Хоёр дээр би одоо Tiara юм уу? Tunion юм уу? Big Bang юм уу? Төвний он бол хоёр дээр харахгүй байна. За хоёроо. Одоо Big Bang Tiara хоёрын нэг л. Элийн орлох вэ? За Tiara-г орлоо дөө.
Тэгээ сая тоглолт нь үзэхгүй байсан чи. Хоёр тоглолт. Зүгээр хоёр талаарч болохоос энэ тоглолт үзэхээр байгаагүй. За, сарлаа хоёр үе. Shiny. Shine's back. Shine's back. Seventeen-ээс өмнө бол би Shiny тавьж ирсэн. Угаасаа Shiny ч гэсэн амар гоё дуунуудтай, амар гоё хоолойтой. Тэгээд бас дээрээс нь амар хөвгчлөлтэй, бас амар хөвгчлөлтэй. Би амар хөвгчлөлтэй хамтлагтай амар дуртай байсан юм шиг байна. Би санд хийж байна. Тэгээ We Got Married гэсэн урд өгсөн шүү дээ. Shiny одоо ч дуртай л да. Гэтэ нөө Жүнхёнаас орсноос хойш яагаад ч юм. Тэгэл алсар нь олдсон доо Shiny маань. Үгийн сонголт Монголд бас л. За чиний хоёр дахь чинь Blackpink. Blackpink. Том хоёр одоо юу дээр үе амтас өгдөг. Blackpink горч чина гэхэрч одоо бид хоёр Blackpink хэлэх хэрэггүй болчих чинь. Үгүй хамаагүй шүү дээ. Хамаагүй юм уу? Хамаагүй. Blackpink бол ялчууд орно шүү дээ. Blackpink бол хоёрт орно. Яаж ч утсан орно. Одоо бодолтой. Blackpink-ийг захын нохоо хүртэл мэдэж байна. Ер нь бол. Тийм ээ, тийм Blackpink яг үндэ сүүлийн хүүхдүүд төр л баг нэгт орно шүү дээ. Ер нь та ер нь. Энэ сүүлийн хүүхдүүд Blackpink-өө BTS үл гэж байгаа шүү дээ. Тийм Blackpink, BTS, New Jeans. Тэ. Би BTS нэг дуртай биш шүү дээ. Наач болохгүй шүү. Пинэт наална шүү. За хатнагийн 3. Big Bang. Миний бас 3 Big Bang аа. Чиний юу вэ? Миний бас 3 Big Big Bang-ийг оруулчдөө. Яалтаж юу K-pop-ыг сурталчилсан хамтлаг бол Big Bang аа. Тийм бүр яг тийм үүрэг ройлоор нэрвэл баг Big Bang нэгт орно л доо. Гэтэ одоо ингээд BTS, EXO, Blackpink-ийн гарч ирэх замыг нь ер нь бол Big Bang засч өгсөн байхгүй юу? Тэр нь Эсвэл дэлхийд даяар хамгийн анх тэгж тэнэгдэж байгаа. За марахгүй за дөрөвтгөн юм. за дөрөв харин одоо юу юм те баг George нар шүү дээ. Yeah. Yes. Өөртөө бодож байна. Ой ёо. Чи нэг л цангаараа биш үү? За George нар шиг таа. Суване мареба. Baby. Сүүлийн генерашны хамтуудыг ерөөсөө сонсохгүй болохоор тэдний ерөөсөө дэш орж ирэхгүй. Ер нь хэдүүлээ шууд яаж юм шүү. 4 генерашн 4-дээр л зогсчихж байгаа юм шүү. Тийм хөө би тэрнээс цааш явсан ойлгохгүй. Ойлгохгүй мэдчихгүй. Бүр жоохон ч тэтгэж. Бүр 8 оны хүүхд байлээ шүү. Йоо хиттэй 10 насанд хүрсэн юм уу 8 15 таа. 17 таа. 17 тий. Хайр байгаас тий. За чиний 4. Мама муу. Нэрээ мама муу гэж л юм тийм. Таас хайвч. Мама муу биш нэг юм хамтлаг байдаг. Sister. Кара. Мисе. Чи хамтлуудын нэр хэлдэг юм уу? Мисе, Sister, Super Junior, 21, 2PM. Beast. За би юу яа? Топ 4 дээрээ 2PM. гэвэл Jupi-ийг сонглоо. Put your hands up. Put. Яа Jupi-ийг сонгосон бэ гэхээр тэр Nikon Victory хоёр бол TV Got Married амар үздэг гэсэн. амар үздэг байсан шүү. Би тэр хоёрыг бүр жинхэнэ гэж боддог байсан шүү. Тэр бас чихэн мэсмэж магадгүй. Би бүр ийм нэвтрүүлэг гэж мэддэггүй зүгээр л тэр хоёрыг жинхэнэ хос гэж боддог. Кинон дээр Dream High-ыг мартсан байна. Харин Dream High. Чин дөрөвчний Sister-ийг сонсол Dream High-ыг сонлоо. дөрөвчний төпийн болцсон уу? За миний 4. Super Junior. Мэдхүү. Би чам Super Junior-ыг сонсдог гэж бодоогүй. Би Super Junior-ийн Mr. Simple-ийг сонсож K-pop орсон шүү. Тийм hey Mr. Simple гэдэг. Тэр Mamacita гэдэг нь гоё тийм. Мама. Ер нь Сужугийн кино бол гоё л доо. Кино юу? Кино юм доо. Тэгээ одоо хүртэл манай ах нар 40 хүрчиж дуугаа дуулаад яваад байгаа ш. 5 ч удаа. Blackpink-ийг би хэллээ. Лээгүй.
хэлээгүй. Яа чи та Хэлээгүй юм. хэлээгүй би л газар хэлж штэ. Blackpink одоо ойлгомжтой шүү дээ. Уусаа сайн хамтлаг. Гэхдээ одоо мэдгүй сайнаар биш хамтлагаараа биш нэг соолоогоор илүү яваад болох юм хэлмээргүй. Дөөр хамтлаг хэлэхгүй чи. Хний үл хүм. Sister хэлчихээр арай илүү дээр үе болчих гот. Хамаагүй шүү дээ. Sister when 21 when 2 PM when Карамарад би нэг тийм дуртай байгаагүй. Нэг л сонго. Нэг хамтлаг алсан. Хамаг хамтлагууд мартагдсан биш үү? Харин дөө өсө солонгостой нэг сонсоо бэлцээ л. Үгүй сонгооч. Жиш нэг сонгоотой хамтлаг алга хийх үү? За би тавтах болчихлоо. Зүг тэгээд үлдэр олоо юм уу? За. За ялгаагүй. За саруулах юм. Миний хувьд топ 5 дээр би Infinity-г сонгох уу, Tiara-г сонгох уу гэж бодож байгаад B2B-г сонгохоор шийдлээ. Ямар Юу зүг. Хоол идэхүү, хоол захиалах уу гэжсэн ундаа уучлаа гэсэн шиг. B2B жис хөөрхөн фаны хамтлаг л да. Фаны бас гоё дуутай тийм. Тэгсэн ингээд фаны байдаг мөртлөө дуу амир тийм баллад дуутай тийм уянгийн дуу мó тийм. Тэсний бүр амар тийм гүнгийн дуу мó. Тийм ямар супермен ч гэдэг дуу байдаг шүү дээ. Мен ч лүү. Gentleman ямар мен ч лээ. Ерөөсөн ментэй дуу innocent мен үү? А тийм тэр мэр дооч нэг тийм түүх ирж авсан гэдэг. Дааш тэр нэг их хүн биш тий. Тагаал гоё рэпер нь гарцсан чинь. Халцсан уу? Үгүй нэг илхүүн ч лөө нэг рэпер гэдэгсэн шүү дээ. Хар тамхины эргээр гарчдаг. А тийм. Тэгэл ганц гоё царайлаг гоё рэпер нь гарцсан чинь сонь болцсон шүү. Гэтэл яг тэ дуунаалдагдаг гүлтэй гоё л тулт хэвээрээ. Тэгвэл миний тавдах. Миний юу н хамтлагч надад хөвгөлтэй хамтлагууд Тэ чиний ах хал дээр үе хөвгөлтэй ихжлээ ихтэй хамтлаг. шүү дээ. Миний хад ихжлээ. Миний тавдах Espa. Хамгийн ёо чи солонгосын хамгийн анхны AI-тай хамтлаг шүү. Гэтэ тэд нар тэр AI-ыг ашиглаагүй юм. Ашиглаж байгаа шүү. Espa Out таартай юм. next level. Агш. Наснагийн топ чинь болчлоо. Болцсон шүү. Тэр би юм шалгаруулах өгч. Би нэг хоёр эрэхтэй хоёр эрэхтэй амтлаг л. Би одоо Blackpink BTS энтрийг нэг тийг оруулмаагүй юу? BTS бол хизээж 5-5-д орохгүй шүү. BTS чинь зөв өөр юугаар бүр юм шалгуур тавиад шалгаруулвал мэдээж тэр хоёр нэгт орно. Тийм. Гэтэ яг хувьд хувь хүнийхээ хувьд бид гурийн өөр өөрсдийнхээ хувьд болохоор яг царайлгаар ингээд солонгосын царайлаг хүмүүс гээд яавал яг үе энтер бол орно. Тийм. За тэрнээс хамтлагаар бол тийм л нэ. Өөөсөө сүүлийн үед нэг солонгос хамтлаг сонсгооч болж. Тэрнэл Espa-гаар дууссан бол минийх бол Espa-гаар л дуусч байгаа юм бэл. Би бол Espa-гаас ч дуслаа. Би бол Blackpink-ээр л дуслаа. Сарлах юугаар дуусах гэдэг вэ? B2B Шээ. Юу юм биш үү? Хамгийн сүүлийн хамтлаг уу? 17 юм биш үү? Үнэ 17 л. Ер нь ингээд мэдгүй насны юм байт юм шүү. Насныхан. Одоо ер нь бол хөвчлэн солонгос дуу бол хайж сонсохгүй ба штэ юм дээ. Зүгээр мэдээ дуугаа сонсч. Яаж л одоо надаас дуу хамтлагийг бол би сонсно гэж байхгүй шүү. Baby царайд. Насны юм байт юм лээ K-pop бол одоо л тэгэл мэддэг тэдэн дээр үн дуугаа л сонсч. Дараа нь ким бэ нөө. Дараа нь Монгол кино дуу ирэх хэрэгтэй юм байна. Кино бол байхгүй шнэ. Байлгана. Цогтой байж. Манхас цаата. Гарын 5 уруу. Гоёлын дайшин ч үзэж байгаагүй. Шүрэн бугуувч. За шүрэн бугууч үзчихсэн гоёлын дайшин. Дараа. Тэгээд босод ямар муухай дэлээ орчин үеийн хүүхдүүд топ 5 дээр одоо юу нэрлэх вэ гэсэн юм бэ? Бүдэл бод үзэх үү? Яг нэр зүгээр дараа. Нэгт бол BTS, Blackpink, Aespa, New Jeans, юу Tomorrowland Together тийм онцлог бас гарсан. байж. TXT гэсэн үг тэр. TXT.
Тэгээд NCT гэж магадгүй. Ли Серафим Эрэгтэйгээс одоо гэж магадгүй. тэгэл өөр мэдхгүй одоо амар ин хайпон. Тэр тэтээсэн тий. Ин хайпон ч амар пен Оо бейс. тийм нөө Catzy илүү. Кэтсаа. Тэгээ ер нь одоо ер нь тэгж хамтлаг гэхээсээ илүү юм соло артистууд бас солонгостой юу байдаг. Та нарын соло артист нүү. Гэтэ нэг бидний мэддэг соло артист цөөх юм шүү тий. Би бол нөгөө нэг small girl-ыг дуулдаг эмэгтэй л. Янжи юу. Тэгээ тэр л Тэгээ аюу. Тэгээ солонгосын хөгжим том бах уу одоо Монгол шиг амт хөгжим энтрийг бол бид нар бол мэдгүй шүү дээ. Эсвэл мэдгүй. Амт хөгжим бас байдаг л. D6, D6 чинь амт хөгжим лөө. D6, FT Islands. Тэгээд юу? CN Blue. CN Blue бас гоё ш. CN Blue бас топ. Мачарира. Дарадари. Туу. До. Доо стэйцэн надад. Мартагдаад. Харин мартаад байна. Би бол одоо тавуулан дээр нэг өсөгийн дуу хэлж мэр шүү. Гэтэ ингээд дуу тавихаар copyright гэж мэш юусаа байхгүй гэдэг тий. Биш тийм. Тавиул байх байхаа. Зүгээр хэлж дуугаа хэлчихэд болно шүү дээ. Тий. 5-аас эхлэх үү? За тэгт. За сарал 5 юу юм? K-pop чиний хамгийн их сонсдог, хамгийн дуртай уйддгөө 5 дахь топ дуу. 5-аас эхлэх юм уу? 1-ээс эхлэх. 5-аас эхлэх. За тэгвэл би юу гэсэн сонгоё? Big Bang-ийн Last Song-ыг сонголоо. Сүүл гарсан. Last Dance юм байна. Last Dance. Дөрөв илэрлээ нөө. Чи өөр илүү. Арай өөр. Last Dance амар гоё дууш Big Bang-ийн. Чин бас нэг баллад төрлийн дөө. Тэсээ усаа бүжиглэхээ болчингуудаа тэр хэд чинь ийм хөдөө байдаг болсон юм шүү дээ. Last Dance юм шиг дуу. Тийм. Тэг чи 16 онд л гаргасан дуу шүү дээ. Тийм. Тийм. Би саш дуу гараагүй юм уу? Гаргасан л та. Бигэнгийн нөгөө дөрөв илэрлээ дөө ч юу лээ? Мэдгүй. Хайта. Баллаараа. Бигэнгийн тийм дөрөвлөсөд дуу юм уу? Юу яа л та. Сая 2 жилийн өмнө. Эсвэл YouTube-ээс шууд тавьчих юм уу? гэж юм болохгүй байх. Болохгүй юм. Тавьчихлаа яавал гэж. Йовани на Дагуу. Юу вэ штэ? Бигэнгийн 3 жилийн өмнө гаргасан. Тийм. Still Life. Тийм Still Life. Pom Yarim Kyle Cole гэж. Тийм Still Life гэдэг шүү дээ. Гэтэ тэднээс сүүл G-Dragon-ы юм дээр бас дуу гаргасан. Альбом тав. За чиний Миний болохоор юм. Тэг би Монгол хэлбэртэй. Намайг хот явчихгүй гэдэг үстэй. тийм энэ солонгос Чи өөсөө солонгос тийм Монгол орчуулад болчихсон. Тэгээ Монгол Sleepy Punch гэж нэг хэсэг Монгол туг солонгос туг амар Монгол болгосон шүү дээ. Миний хол юм. Чинийх юу? За миний хот айгүй хэцүү. Би одоо бахан эксогийн дуу хэлчих гээд идэв. Нөгөө нэг No more travel гэдэг дууч үлээ. Christmas Day. Miracle in December биш үү? мөн штэ. Тийм билүү наач амар цааж тийм шинэ Нөгөө жилийн TikTok-ийн юу вэ? Mama Merry Christmas. Дан. Тийм. Нэг тийм дуу. Жоо мартчихъя. Тэгээ шинэ жилийн үед надад өчсөн сонсохоор амар гоё идэв. Тийм би сая өнгөрсөн шинжлэхээр бүр сонсоод баг үйлсэн шүү дээ. Тийм. Бүр Чи нэгсаг гэж ойлсон шүү. ингээл бүр Чи уйлдгүй үстэй. тэр чинь нэг хэдэн секундын үйлээ өгч байгаа байхгүй. Хэдэн секунд. Би зөв экса гэж ойлгох юм шүү. Би яг энэ дог марцсан байсан. Тэгээд амар гоё дуу гоё. Тэгэл яг ингээд гинт ингээд сонсон чинь бүр яа гэл. Шинэ жилийн үед сонсоход амар vibe оруулах юм даа. Тийм тэр 550 давган 550-аар үйл бай.
За миний дөрөвт B2B-ийн missing юу гэдэг. Ямаа тий. Яавал. За энэ дуу байна. Тэгэнэ. За чиний. Миний дөрөвдөгтэй энэ чинь. Супер Жуниорын Devil. Devil энэ бүжгэн аим гоё. 10 жилийн өмнөх дуу байна л да. Гэтэ гоё доо. Энэ шивэн ах бүр ингээд янзын цайлаа авах юм даа. Нэ. За миний дөрөвт додоос хэцүү. За. Exoгийн Чэний Ost It's okay that's It's okay that's love you best luck. Тэрний Ost. Энэ үсээ маш гоё дуу. Одоо юу хэцүү шүү. Тийм ээ. Хэцүү юу. За, саяалын 3. Энийх болохоор юу энэ дуу G-Dragon-тай хамтарсан дуу балет энэ дуу. Юу 80-ын дуу сонсох хэрэгтэй. Би бас сонсохгүй 80-ын. Аягийн дууг сонсдгоо л ороо сайн санахгүй л. Одоо энэ соло артист энэ төр гэхээр аяа өндөрлөл ороод ирж байгаа л та. За одоо миний 3 бодол. Би одоо яаж эхнэрийгээ хаях вэ? Тийм. Эхнэрийгээ бол заавал ороод шүү дээ. Агар бой. Oh boy юм уу? Oh mo биш юм уу? Oh boy. За Миний 3 бол энэ 3 дээр одоо тавих юм. Тэгээд 3 дээр тавихгүй нэг ядаж 2 дээр тавина. 3 дээр одоо юу тавьмаар юм дээ? за. 3 дээр хараа тавина ч гэх юм бэл. Хараа чинь тэр үед бас кино шиг клиптэйсэн шүү. Яасан кино хийсэн. Тийм байна. Хараа тавих юм уу тэгээ 3 дээр. Хараа дахиад ахиа эксонд дуудчих. Одоо чи 5-1-ээс 4-1-ээс 3-1-ээс олчих гээд байгаа юм. Хамаагт чи өөрөө. Арина нэг тавьчих. Арира. Би хараа тавьчихв. За саруулын 2. Миний хувьд ер нь бол 2 дугаар байрны Shiny болон CMD-ний баг бүгд Бүгдээ юу ч тийм бич зөний дуу. Тэгээ үнэхээр онцол гэх юм бол Shiny-гийн Vive гэдэг дуу байна. Энэ бол амар гоё дуу. Бүжиг янз нь штэ. Дам юу. Эсвэл энэ дуу. Эсвэл юм байна. Яа, 2 болон 1 үнэхээр хэцүү байна. Тийм бай. Энэ бас амар гоё дуу. Tell me what to do. Гэтэ би энэ нарыг алин сонгоё гэж боддог. Vive-ийг сонгох шийдлээ. За тэгвэл биш дээ. Яа, одоо би сая 3 дээр тэрийг тавих ёсгүй. Миний 2 дахь дуу бол энэ. Эксогийн дуу. Тийм. Энэ бол амар гоё дуу. Чи одоо таалагч шүү. За, одоо чи л 2. За би 2-д одоо би эксогийн дуунд үнэхээр тавьмаар байна. Гэтэ яг эксогийн төчтэй. Дио ми одоо бүр алтын штэ бикю энэ төр ч уг нь. Чэм ми жаалтай байхгүй. Сандраад нөгөө юу? Яг ингээд бүгднгийнхэн доо ингээд тавьмаар байна. Гэтэ би Ост тавьчих дөө. За.
Нөө Chanyeol-ийн Goblin-ийн Oz Stay with me. Тэрийг тавьчих дөө. Гэтэ би EXO тэр чигтэн Ядраа. хоёрт ингээд хуваагаад. Одоо би нэгт нөгөө EXO биш дөө тавих гал юм л та. За, Саруулын нэг Миний нэг дөө. 70-ийн ямар дуу вэ л гэдэг үү? 70-ийн энэ олон дуунаас алийг сонгохгүй л гэдэг юм. Гэтэ би нэг ч удаа сонсохгүйгээр бишээ. Бараг өдөртөө нэг удаа сонсдог дөө. Хин чаашаа. Зүг нэр нь хичээлтэй хайж яхаа орон тийм дуугаа. За энийг сонгоё дөө. Ер нь Oz-туудыг бас тусна авч төстэй байсан. Ер нь бол тийм. Чи л Oz ирээд байна да. Тэр чи яалт ч өнгө үлдээ таа юм чи. Энэ амар гоё дөө. Нэг готгон. Жохон эмо дөө. Чи юу гэдэг soft Өөрийн даши бид нар дахиад гинэ. Бид дахиад зөө ястаа мэдхгүй даа. Нугас мэдэхгүй байх уу. зөө чиний За миний нэг бол нэгтэй хамт. Ер нь миний нэгдүгээр байруу дандаа тийм хүн болгоны мэдэхгүй тийм эмо юм яваад байгаа юм. нэг бол Эмгтэй хамтлагд юм уу? no Эмгтэй хамтлагд юм. дамтлаг. Би таах гэж үзсэн. Та юу EXO. юу EXO юм. Хамтлагийн нэрийг хэлчихдэг. тэгвэл юу тэр нь тодорхой болчихсон юм. Big Bang юм уу? Bang bang bang. EXO юм. Үгсав шээ. Shiny. Йоо, на чистой. Марежуё. Hello. Би дахиад өөртөө оруулнаа. Энэ хаана вэ? Ой, даа. Өөртөө Орцсон. Өөртөө оруулчлаа. Hello, hello. Уусан тэр би баг хүүгийн цэжилсэн байсан шүү. бас shiny юм уу? Shiny. Stand by me. Stand by me. Нүна номо ёпо гэдэг дөө. Нүна номо ёпо. Мончо. Реплей штэ. Replay. Би чам Shiny-гийн дууг сонгоно гэж бодоагүй. Үгүй энэ Hello бол үнэхээр амар дуу. Тийм ээ. Юу за миний нэг За. миний нэг дээрээ зүгээр одоо ч гэсэн шууд нөөсөөчлөө сонсчдаг дуугаал хэлчих. Тэяны нүн койб Нүнку. Нүнэ. eyes nose lips. Инэма. Тэрийг тавьчих. Тэрнээс ш би тэр чигтээ EXO-гийн дуул тавьмаар байсан. Нанан ко. Дуу ороод авцсангүй шүү дээ. Тийм, ер нь гэхдээ дуу бол сонсныг бодвол шал өөр дуу тавилаа. Хүмүүс яалт. Би бас нөгөө нэг юу хэлээ гэж батсан нэг хормын зураг авалтай My Love. Тэр юм чинь бас алдартай дуу. Тэгмэр Blackpink-ийн ганц дуу хэлсэнгүү sorry. Тэг Blackpink-ийн дүдү гэдэг гоё дөө. Blackpink яг уу дэжвэд. Тэ нөгөө ингээд олон жилээр байнга сонсох уу гэхээр бас сонсдог шүү дээ. Тийм Blackpink чи яг нэг юм гарч орж байгаа найзуудтайгаа нөгөө тийм үед л сонсож байгаа болохоос ш яг юм Зорж ол ганцаараа үед л сонсдог. Би өөр ганцаараа үед ер нь EXO, Big Bang сонсдог. Нэрээ хүмүүс л дээ бид уруу. Өөрөөр солонгосныг хайдгүй гэхдээ хайвал шууд тэгээд Big Bang-ийн нүнко биш ээ Tiana-ийн нүнко би EXO-гийн бол тухайн үед тэр My Lady тэрхий тусал. Зөв юм шүү. Тийм жоохон өмнө дээр байхдаа сонсдог гэсэн дуугаа сонсохоор нэг тийм гоё байгаад тийм санаал нэг гоё. Тийм цаанаас мэдрэмж нэг гоё. Тийм бүжиг нүдэнд орж ирсэн мэрхэл бүжиж мүжгэлчих. Наац нэг юм шүү дээ. Бас гоё наа ингээ ирсэн. Энэ K-pop-ийн талаар ярихаас өмнө жоохон тийм K-pop юм үздэг үеч. Funny moments ч юм уу. Би хоёр дээр хэлээ. Би сарын өмнө бичиж хэлээ байсан дээ. Энэ подкаст нь сарын дараа подкаст дээр хэрэлдэг. За ингэ дуусгая. За ер нь нэг юм л юм аа. Ер нь нэштэй. Bye.